За өнөөдрийн хичээл тон электроник. Одоогийн бидний хөгжил дэвшилт хамгийн чухал хоёр хичээл болох электрон систем, тоо электроник гэсэн хоёр хичээлийг багш нь маш дэлгэрэнгүй зааж байгаа шүү. Яагаад тэгэхээр та нарын ирээдүйд ямар ч ажил мэргэжилтэй болсон энэ хичээлүүд зайлшгүй хэрэглэгдэнэ. За энд нэг ханын цаг байна, амперметр байна. За энэ хоёрыг бол аналог төхөөрөмж гэдэг. Харин энэ цагийг, энэ амперметрийг дижитал буюу тоон электроник ялгаатай байгааз. За тэгэхээр одоо аналог гэдэг электроникаас салаад тоон электроник руу хөндөрлөгдөн шилжиж байна. За аналог гэж юу юм бэ? Физик хэмжигт хүнийг хүнд ямар нэгэн үзэгдлэр хуулбарлан хүргэж байгаа төхөөрөмжийг аналог төхөөрөмж буюу аналог электроникээр бүтээсэн төхөөрөмж. Ханын цагийн зөв тойргийн төвийг 360 градусаар тойрч иргэнэ. Тэгэхээр түүний өнцөг нь цаг хугацааны аналог. Харин тоон цагийн хувьд бол арай өөр. Тоог харуулж буй сегмент буюу энэ харж нөхдөдөө 1 2 3 4 5 6 7 сегмент. Энэ 7 сегмент асаж унтарч тэрнээс болж бид нар тоог хардаг. Энэгээрээ тоон электроник гэдэг ялгаатай байна. За бид нар соронзон бичлэгийн хальс буюу одоо кассетны хөгжим гэж ярьдаг гэсэн кассет тийм үү? За кассет маань дуу хөгжмийг цахилгаан соронзон хэлбэлцэлд товиргаад, цахилгаан соронзон хэлбэлцлийг соронзон хэлбэлцэлд товиргаад, соронзон материалд соронзон бичлэгээ шингээж, за дараа нь тууцан дээр соронзон уншигч толгой дууны хэлбэлцлийн аналог болох хувьсах соронзон орон үүсгэснээр, за соронзон тууц буюу кассет маань хөдөлснөөр дууны уншигчийн орчим дууны хэлбэлцлийн аналог болох хувьсах соронзон орон уншигч нь хувьсах соронзон орныг хувьсах цахилгаан орон болгон хувиргаж, цахилгаан хэлбэлцлийг өсгөж, чанга яригчид дамжуулснаар дууг сонсдог гэсэн байна. За тэгвэл орчин үед аналог систем маань хоцрогдоод тоон системүүд өргөн нэвтэрч байгаа. За тэгвэл өнөөдөр багш нь тоон электроникийн үндэс болсон логик элементүүдийг үзье. За нэгдүгürt end гэдэг элемент гэдэг байна. Энийг логик үйлдэл гэнэ. Энийг логик хэлхээ гэнэ. За логик хэлхээ яаж ажилладгийг бүгдээрээ үзье. За логик end хэлхээг сурах хүчгээр байгаа зурагтайгаа харьцуулж хараарай хүүхдүүдээ. За тэгэхээр ашаахаар 2 унтраалга чидэнтэй 2 батарейтай ийм хэлхээний зураг сурах хүчээр 98 дугаар утсан дээр байгаа. За нэгдүгээр унтраалгыг залгая. Хэлхээ яаж ийн ажиллахгүй байна. Тийм ээ? Ажиллахгүй байна. За хоёрдугаар унтраалгыг залгая. Хэлхээ ажиллахгүй байна. За эхний тохиолдолд болохоор хоёулаа ажиллахгүй. Хоёрдугаар тохиолдолд нэг нь, гуравдугаар тохиолдолд бас нөгөөх нь. За одоо хоёулангийн ажиллуулъя. Тэгэхээр гүйдэл ягаад гүгээд эхэлж байна. За тэгвэл тэрнтэй холбогдох үнний үснэгт. За үнний үснэгт гэдэг энэ логик элементүүдэд хамгийн чухал юм байгаа. За энд A, B, C гэсэн хэмжигдэхүүнүүд өгөгдсөн байна. За тэгвэл бидэрт юу гэсэн бэ гэхээр A нь 1-р унтраалга гэсэн үг, B нь 2-р унтраалга гэсэн үг, C нь чидэн гэсэн үг. Энэ хэлхээний хувьд. За тэгэхээр 2 унтраалга хоёулаа ажиллахгүй байгаа тохиолдолд чидэн ажиллахгүй байгаа тийм ээ. За тэгвэл дараагийн тохиолдолд 1-р унтраалга ажиллахгүй, 2-р унтраалга ажиллаж байна. Хэлхээ ажиллах уу? Ажиллахгүй. За 3-дугаарт нь 1-р унтраалга ажиллалаа, 2-дугаарх нь ажилласангүй. Хэлхээ ажиллах уу? Ажиллахгүй. За харин 2 унтраалга хоёулаа ажиллалаа. Хэлхээ ажиллалаа. За энийг үнний хүснэгт гэнэ. Энийг логик хэлхээ. Энийг үнний хүснэгт. Харин энэ end логик элементийн үнний хүснэгт гэнэ энийг. За энэ end логик элементийн тэмдэглэгээ. За хоёр оролт орсон ч гэсэн нэг л гаралт гардаг гэдэг нь харагдаж байгаа. Логик or үйлдэл. За хэлхээний схем нь энэ байна. За хэрхэн ажиллахын үзэгдүүдээ. За логик or хэлхээ. За логик or хэлхээ хоёулаа залгуур ажиллааг байхад чидэн асахгүй байна.
Тэгэхээр тэг гэсэн үг тийм үү? За нэгдүгээр хийг залгахгүй хоёрдугаар хийг залгаад үзье. Чи дасж байна. За нэгдүгээр хийг залгаад үзье. Хоёрыг залгахгүй чи дасж байна. За одоо хоёулангийн залгаад үзье. Чи дасж байна. За энэ бол логик or хэлхий охинэ. За логик or үйлдэл маань одоо үннийхээ хүснэгтэй хэрхэн холбогдож байгааг үзлээ тийм ээ. За логик or-ын тэмдэглэгээний шүүхтүүдээ. За өмнөх тэмдэглэгээнээс юугаараа ялгаатай байна? Хэлбэр нь бага зэрэг өөрчлөгдсөн байгаа. Сайн тогтоож аваарай. За энэ математикийн алгебрын үйлдэлүүд бол биш шүү. Логик үйлдэлүүд. За not үйлдэл хэлхээний зургийн дагуу. Унтраалга дараагүй үед ажиллаж гин унтраалга дарахаар ажиллахаа болно. Унтраалга дараагүй үед ажиллаж гин. За тэгэхээр эсрэг үйлдэл тийм үү? Энийг not үйлдэл гинэ. За not үйлдэлийн тэмдэглэгээ нь энэ шүүхтүүдээ not үйлдэлийн тэмдэглэгээ. За энд унтраалгыг хараарай хүүхдүүдээ. За ингээд ердийн үед унтраалгын дараагүй байхад бол хэлхээ битүү ажиллаж байгаа. Энэ унтраалгыг дараад ажиллуулахлаар ажиллахаа болдог. Тэгэхээр буюу бидний хийдэг үйлдэлийн эсрэг үйлдэл учраас not гэж байгаа шүү. За XOR үйлдэл. Хэлхээний схем нөгөгдсөн байна. Хоёр унтраалгатай унтраалгууд нь солбож барилсан байна. Анзаарч байна хүүхдүүдээ. За энд XOR үйлдэл. За XOR үйлдэлийг хараа хүүхдүүдээ. За хоёр унтраалга ажиллаагүй үед бол асаагүй буюу тэг залттай. Нэгдүгээр унтраалга ажиллаа, ажиллаж байна. Хоёрдугаар унтраалгыг дарлаа, ажиллаж байна. За тэгвэл хоёулангийн дараа. За тэгэхээр энэ бол XOR үйлдэл ахнэ. За ингээд өнөөдөр логик элементүүдийг үзлээ шүү хүүхдүүдээ. Хэлхээний схемтэй, үнний хүснэгттэй, хэрхэн ажилдгийг, за тэмдэглэгээтэй дараагийн хичээл дээр илүү наривчилж үзье хүүхдүүдээ.